Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нэр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. За их сайхан өглөө эхэлж байна те. За бүгдээрээ энэ өглөөг эзний үгтэй хамт бас өөрсөд одоо итгэлийн ах トゥ устайгаа хамт те бас өөрийн эзэнтэй хамт гайхалтай сайхан бүр гайхалтай сайхан мэдэрж байгаагаас илүү өдөр болгоно. Тэгэлгүй яхаа тэг энэ өглөө өчтөр би бас ажлын журмаар хүмүүстэй уулзаад тэгээд бид нар бие айгүй их урам авдаг юм байна гэдгийг айгүй анзаарлаа. Тэгээд үнэхээр бид биедээ урам болж эзнийг гэрчилж хамтдаа эзний алдрын төлөө энэ алхах нь өөрөө ямар ерөөлтэй зүйл вэ гэдгийг одоо хөр дахин харж өчтөр бүр айгүй их урам авлаа. Тэгэлгүй яах. Ер нь нөгөө нэг ярьжсэн шүү дээ те. Сайн уулзалт. Яг уу зарим нэг хүмүүсийн бидний амьдрал тохиолдсон бидний хувьд маш их муу зүйл болж муу уулзалт болсон байж болох боловч бид хин нэгэнтэй уулзалт тэр хүний амьдралд үнэхээр ивэл өрөөлтөй бас сайн те хэрэг болсон уулзалт байвал их гоё гэж бодогдож бас анхаарч явдаг да. Тэгээд энэ үйл бол өчтөр Германы шүүдрийнхээ нэг сонсогчтой таалдаа 5 сарын 9-ийнхээ үйл ажиллагаанд өрсөн. За. Тэгээд яг бас манай нэг зүйл талархсан манай Германы шүүдрийн сонсогчдын дотор нэг ажил хийдэг хүмүүс их байдаг юм байна. За. Тэгээд нэг өөрөө хуваарь ажил хийдэг хүмүүсийн одоо амралт хагасаа өдөр гэдэг бол одоо хамгийн чухал өдрүүд байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд за ямар ч гэсэн ойрхон юм чи очихыг боднаа л гэсэн шүү дээ. Тэгээд та бүхэн маань бас те яагаад эрт зарласан бэ гэхлээр утга учир бас байгаа. Та бүхэн цаг хугацаагаа зориулаад 5 сарын 9-ний өдөр бүгдөө хамтдаа эзний шүдээр ундаална гэдэгт бол итгэлтэй байна. Тэглэв ах. Тэгээ манайхан айгу юмны цаг тулгадаг хүмүүс юм байна. Тэгээ нилээн тэгж цаг тулгахгүйгээр урьдчлаад та бүхэн маань эртгэн бүртгүүлээрээ. Тэгээ бидний бас өөрсдийн маань бэлтгэл ажилч гэсэн их түүгээр хэмжигдэх учраас төрүүлээд яг та зорж очноо гэж бодож байгаа л урьдчлаад бүртгүүлээрээ гэж бас уриалмаар. Тэгэхгүй бол нөгөө манайхны нэг зүйлээ ямиг тулгахаар галс хийдэг ч юм уу дөхөөлж агаад хийдэг тиймэрхүү зүйлсүүд байна. Тэгэхээр тэгхгүйгээр гоё урдчлаад бүртгүүлээрэй гэж бас уриалмаар байна. За тэгээд бид нар хамтдаа өглөө бүр эзний үгийг ирж хааж байна. Таны амьдралд юу болж байна? Бид хоёрын амьдралд юу болж байгааг бол бид хоёр нөгөө нэвтрүүлгээ хөтлөж байгаа болохоор та бүхэнтэй бол хуваалцаад байдаг. Таны амьдралд юу болж байна? Та бидэнтэй хуваалцаж гэрчилж болно шүү. Та хүмүүст урам өгч болно. Бурхан таны амьдралд юу хийж байгааг бас ярьж хуваалцах боломж бас манай итгэл радиод бол байгаа. Тэгээд гэрчлэлийг модонд оруулъя гэдээ манай бас нэг юу байдаг болон хөтөлбөр. Та бүхэн өөрийнхөө гэрчлэлийг болон өөрийнхөө зургийг чатан дээр явуулах боломжтой шүү. Тэгээ бас өчигдөр нэг сонсогч бүтэн сайнд хаанаас сонсох вэ гэсэн байсан. Манайх хагас бүтэн сайнд бол мэдээж шууд явдаггүй. Гэхдээ бидний хийсэн 400 гаруй бүх дугаар маань хадгалагдсан байдаг учраас та сонсохыг хүссэн цагтаа аль ч дугаарыг давтан сонсох боломжтой. Тэгэхээр YouTube хуудасаас Библийн хуудасаар гэдээ хайх юм бол манай Хермоны шүүдрийн бүх дугаар байгаа. Мөн SoundCloud дээр Итгэл радио гэдээ хайх юм бол бас Хермоны шүүдрийн маань бүх дугаарууд хадгалагдсан байдаг шүү. Тэгэхээр та хизээч Хермоны шүүдрийнхаа аль ч дугаарыг дахин сонсох боломжтой. Тийм учраас дахин тгий сонсох боломжтой шүү. За тэгээ энэ өглөөд төлөө талархаад үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд та эзний өмнө ирээд түүнд магтаалыг өргөөрэй.
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид нар хамтдаа Библийн маш том нэг ойлголт болох уучлалын талаар ярилцсан. Бурхны хүмүүсийг уучлал хүмүүсийн нэг нэгнийгээ уучлал хоёрт маш том юу гардаг. Хүмүүс өөрсдийнхөө мэдэрсэн зүйлүүд өөрсдөд нь хэр зэрэг хохирлолтой хөнөөлтөй ямар мэдрэмж өгсөн бэ гэдэг дээр уучлахгүй тухай тэр уучлахгүй байх тэр асуудлыг үйл явдлыг дурсамжийг шарахыг хэр зэрэг тийхээ шийддэг бол Бурхны хувьд яг үнэндээ бол бүгдийг мэдчихсэн ч гэсэн өөрийнхөө Есүс Христийн дотор биднийг бүрэн уучлсан. Би та нарын гимиг тас шиг улаан гимиг тас шиг цагаанаар хочнаа гэж бол хэлсэн. Тэгээд би өмнөх бүх зүйлүүдийг мартсан гэж. Энэ бол Библийн маш том ойлголт яваад байдаг. Хүмүүс болохоор миний хувьд нэг зүйл айгүй гонигтай санагддаг. Хүмүүсийг уучлаад тэгээд хэсэг хугацаанд явчихсан. Би тэрийг бол хид хідэн удаа ингэж харж үтчихсэн. Ингэж уучлж ийсэн гэж ярих үед ялангуяа тэр уучлалыг автсан гэж бодож байгаа. Дахин тэр тухайд дурсагдахгүй гэж бодож байгаа хүний хувьд бол маш том сэтрэл явагддаг. Тэгээ нэг дунд насан дээр гэр бүл салж байгаа шалтгаануудын дотор хамгийн их яваад идэг зүйлүүд нь юу гэхээр сөхөөд идэг. Сөхөөд идэг. Учираас ер нь бол салдгаа гэж. Одоо эвдрүүлийн албанд ажилладаг нэг дүү маань надад бол ер нь бол хуваалцчихсан их сонирхолтой шүү дээ. Би тэгтээ нэг юм сонирхол гэдэг нэг юу гэдгийг дорлж морж нэг юм ямар хачин юм бэ тийм ээ гэдэг байлаа шүү дээ. Тийм гэж юу гэв. Тэгээд би яг тэрийг ингээд сонсохдоо юу гэж бодсон бэхээр уучлалын талаар зөв ойлголт хүмүүст үнэхээр хэрэгтэй гэж бол бодсон байна. Та уучлалын талаар Христэд итгэж хүнийхээ та юу мэддэг вэ? Өнөөдөр өглөө бүгдээрээ энэ богино хугацааны дотор үлдээд байгаа 9 минутын дотор энэ талаар нэг товчхон ярилцъя гэж бодож байна. Есүс дээр Петр ирээд юу гэж хэлсэн бэхээр эзэн ах トゥ усын маань эсрэг ах トゥ ус маань миний эсрэг нүгэл хөтгөд би хэдэн удаа уучлах вэ? 7 удаа юу гэж бол асуусан байна. Петрийн хувьд 7 гэдэг бол их том хэмжүүр байсан байхгүй. Матай 18 дугаар бүлэг дээр гарч байгаа энэ Петрийн асуултын дараа Есүс Петрт ер нь бол нэг ийм байгаа шүү дээ гэдэг ингээд Петрийг ингээд уучлахгүй байгаад нэг эсвэл уучлахгүй байх шалтгаан хайж байгааг зэмлэх гэхийн оронд шууд л нэг жишээ ярьсан юу гэхээр Тэнгэрийн хаанчлал бол гэж хэлсэн. Одоо миний ярих гэж байгаа жишээ бол Тэнгэрийн хаанчлалын газар дээрх танаст ойлгомжтой болгож байгаа загвар юм. Тэнгэрийн хаанчлал нь зас нартайгаа тооцоо хийж байгаа хаантай яг адилхан 10,000 талантын өөртөө нэг хаан дуудсан гэж. 10,000 талант нэг талант нь 36 кг мөнгө шүү. 36 кг мөнгийг 10,000-аар үржүүлээрэй. Хэдэн килограмм мөнгөний тухай яриа болж энэ асар их мөнгө шүү дээ. Харин түүн төлөх юм байгаагүй учраас эзэн түүний эхнэр хүүхдүүдийг нь хамт бүх юмтай хөдөлтөд өрийг барагдуулахыг тушаасан. За тэгээд бас мэдээж хамгийн аимшигтай нь юу гэхээр эхнэр хүүхдийн хамт худалт гэдэг үг. Боолын нийгэм байгаа даа шүү дээ. Тэгээд ингээд боддоо үүнээс хойш чи хин нэгнээс зээл аваа тэгээ хөдөлмөрлөөд тэндээс ашиг унгаагаа тэгээ даад нь тэрийгэ төлөөд амар амгалан амьдарч ирсэн бол үүнээс хойш чамааг үр төлөх чадваргүй гэж бодох үед чиний бүх хөдөлмөр чиний бүх бий болгосон зүйлүүд чамд ямар ч ашиг тусахгүйгээр зөвхөн үр төлөхөд чинь зориулагдах болно. Ийм л үг ярьж байгаа. Тэгээ зарц сөхөрч унаад эзэн минь намайг хүлцээчтэй би бүгдийг төлнө гэж гойход эзэн өрөвдөөд явуулсан гэж хэлж байна. Харин нөгөө зарц гарангуудаа өөрт нь 100 динарын өртөө байсан. 100 динар гэдэг дээр ингээд анхаараараа 3 сарын сайн ажилтдаг хүний 3 сарын төлбөр байхгүй. Өртөө байсан зарцыг барьж аваад хоолойг нь боогоод өрөөтөл гэсэн байна. Нөгөө зарц нь сөхөрч унаад би төлнөө намайг дэвчээчтэй гэж хэлсэн чинь тэр өрөө төлтөл нь шоронд хай гэж хэлсэн.
Өөрөө насан туршдаа эрхчлөөтэй байгаад өөрийнхөө өрийг төлж чадахгүй байжээж өөрт нь өрийг нь цагт нь өгч чадахгүй байгаа үнийг шоронд хийлээгээд мөнгө олж авч чадна гэж. Тэгэхээр энэ яг үндэ мөнгөний тухай яриа сүулдэ биш болцсон. Энэ уучлалын тухай яриа. Би биэндээ боломж олох тухай яриа болж байна. Ингээд өнөөдрийн ишлэл бол одоо Матай 18-ын 33 дахь ишлэл. Би чамайг өршөөрсний адил чи амтчин болох тэр зарцыг өршөөх ёстой юм шүү. Гэдэг хааны үг. Танд өгч чаддаг хүн, танд өгч чаддгүй хүн хоёрын хооронд асар их ялгаа байгаа. Асар их ялгаа. Та тэр хүний тусламж надад хэрэгтэй гэж хүлээн зөвшөөрж гин гэдэг бол тэр хүнд их юм байгаа гэсэн. Харин тэр хүнд би яах гэж өгөө, миний юм ерөөсөө өгөхгүй байна гэж бодож таны тэр бодол дотор тэгдэж явдаг тэр хүнд таны тусламж үргэлжлүүлээд хэрэгтэй байгаа гэсэн үг. Та болохоор аль хэдийн өгсөн юм чинь одоо надад тэр хүнд дахиж өгөх зүйл байхгүй гэж ингээд бодож байна. Тэр хүний асуусан зүйлээс өөр тэр хүний асуугаагүй байгаа нэг зүйл хэрэгтэй байгаа нь вэхээр таны хандлага байгаа байхгүй. За ингээд яасан бэ гэхээр Матай 18 дугаар бүлгийн энэ өршөөлгүй зарчийн тухайн хэсэг бол бидэрт юу заагаад байгаа гэхээр хааны өршөөлийн жинхэнэ утга учирыг ойлгооч л гэдэг байгаа. Хаан яагаад те мэдээж хааны мөнгө бичлээ л гэдэг чинь улс гүрнийх нь одоо ард түмнээ татвар хураасантай тэрүүгээр хилийн одоо цайзуудыг ямар их болгох, цэргүүдийг ямар их оолж унтлах те ядуучуудыг одоо юу гэдэг улс гүрнийхээ оюунд ямар хөрөнгө оруулах боломжтой мөнгийг тэр зарцтай арай бас жоохон өсгөөд өгөх байхаа гэж одоо хаан хэрэглүүлсэн чинь буцааж авч чадахгүй нөхцөл байдал орцсон байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хааны өршөөлийн зорилго нь зүгээр өрт хэглэх биш. Харин хүний зүрх сэтгэлийг өөрчлөх гүн гүнзгий утгатай учраас Тэнгэрийн хаанчлалын тухай гэж бол яриад байгаа. Хаан зарцынхаа асар их өрийг ингээд өршөөж ийнэ гэдэг нь шудраг ёсны үүднээс ингээд харах юм бол гайхалтай яг өндөө боломжгүй шийдвэр байсан. Гэвч энэ үйлдэл нь зөвхөн инрэл хайр нэгүслийн тухай тийм илэрхийллийг ингээд агуулж байгаа үйлдэл биш, харин өршөөл авсан хүн мөн цаашаага өршөөлтөй хүмүүст өршөөлтөй хандах хэрэгтэй гэдгийг биднэрт одоо ятгах байгаа юм зүйл байна. Хүн хичнээн хэмжээгээр том хөдөлн тэр хэмжээгээр олон хүмүүст нөлөөлж олон хүмүүст тэр хүнээс хүлээж байгаа ямар нэгэн хүлээлтүүд бий болж идэг. Заримд нь цалин хэрэгтэй бол, заримд нь уучлал хэрэгтэй бол, заримд нь үнэлэмжийн хэрэгтэй бол, заримд нь одоо гэдэг нь те жоохон боломж олгол тийм хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хааны өршөөл бол яг ямар утга учиртай байсан бэхээр зөвхөн ингээд би чамайг өршөөлөө, өөрөө төлөөрөө чи нөхөр минь гэдэгтэй биш те. Би чамд өгсөн боломж нь маш их олон хүнд өгөх байсан боломжийг ганцхан чамд өгсөн л байгаа юм. Тийм болохоор чиний наад боломжуудаас хүртэгч хүмүүс чи бас хамаатай байгаа учраас би чамайг шүүрж аваад тий чамайг шүүрж аваад шорон тэгээд ихтер хөлтөд чинь боол олгоод зараад за ингээд тодорхой хэмжээнийхээ мөнгийг оргуугээс гээд буцаагаад авч ингээд болохооловч чи 10,000 талантыг хөдөлгөхдөө эргэн тойрондоо чамайг таньдаг бүх хүмүүс нөлөөлөх байдлаар амьдрч байгаа. Бас нэг зүйлийг хэлэхэд надаас аваад засахгүй чи бас дамжуулаад хүнд зээлсэн гэдэг чинь мэдж байгаа. Энэ маш их олон хүмүүсийг бодохдоо би чамд өршөөл өгж байгаа шүү гэж. Биднэрт өгж байгаа өршөөл нь зөвхөн биднэрт өгөгдсөн биш. Бидний гэр бүл, биднээр дамжуулан эзэн дээр ирэх хүмүүст өгөгдсөн өршөөл байдаг. Тийм учраас тэр өршөөлийг те бусад хүмүүст муу зүйл хийх. Өөрөө тэгтлээ авахыг хүсэжсэн зүйлүүдээ бусад хүмүүс ч гэсэн авахыг хүсдэг гэдгийг мартахад тийм цаг хугацаанд зориулах юм бол дараагийнхан шийтгэл илүү хүнд байх болно гэдгийг дараагийнхан шийтгэл буюу эзэн ирэх үед эзэн таныг шүүх үед энэ бүхэн бол маш томоор маш хүндээр мөнхийн зовлонгоор ирнэ гэдгийг бид нар санаж ахсан. Зарц өршөөгдөөд өөрт нь өртөө байсан хүнийг өршөөхөөс татгалцсан түүний зүрх сэтгэл хааны хийсэн тэр гайхалтай үнцэнтэй зүйлийн одоо тий юу гэдгийг тэрийг ойлгож ухаарах мэдрэх тийм одоо зүрх сэтгэл түнд байгаагүй гэдгийг бол хэлж байгаа. Хаан түүнийг өршөөж явахд ямар олон хүмүүс хаандаа ууралсан болоо. Хин нэгэн өршөөгдөх, хин нэг нь одоо өнгөрүүлэгдэх. Ийм үед бол
үргэлж хүмүүс гарч ирдэг. Гэхдээ энэ хүмүүс хатуу сэтгэлтэйтэй биш. Тэр өршөөгдөж байгаа хүн чинь өршөөгдөх юм хийсэн байх гэдэг чинь тэр хүн олон хүнийг хохирсон гэсэн үг байна. Тэгэхээр хохирогчд хин нэгэн эрх мэдэлтэй хүн өөрийг нь хохироосон хүнийг өршөөхөд үргэлж уурж бохимддаг ингэх байсан. Амийг амаар байсан те. Энэ ингэж хохироочод дараад нь ингэчээл гараад ирлээ те. Энэ одоо юу гэдэг нулимсаараа босгосон 20 хэдэн жил 10 хэдэн жилийн нулимсаараа босгосон айлын бизнесүүдийг булааж авчаад шоронд 3 сар суучаад гараад ирлээ. Тэгээд ядаа хэдэлсэн гэдэг ингэж байгаа. Тэгэхээр тэр шийдвэрүүдийн цаана бүхэл бүтэн зарим нэг айлын 2 3 үеэрээ хийсэн зүйлийг энэ хүн зүгээр л мөнгөний тоо байдлаар хүлээж аваад баггалгачлаа шүү дээ. Ингээд ингээ гомдгосод одоо уурлагсад бол байна. 100 динартай үнийг зандж авахдаа өрөө төлж нөгөөх нь төлж чадахгүй намайг жоохон хүлээлдэ гэж юм. Шоронд хий энийг гэж хэлсэн. Өөрөө амсгсан зүйлөө бусадтай хуваалцааг. Өөрөө саяхан тийм байсан. Тэгээд харин эрхчлөөдөө хүн заамтахтайгаа хүн дэрлэхтайгаа явж байгаагаа яг үндэ өөрт нь өгөгдсөн тэр цаг хугацаа эрхчлөө эрх мэдэл нь хүнийг заандаж өрөө нэхэж хүнийг шоронд хийхэд биш. Харин хэрвээ надад боломж олгоогүй бол надад юу тохиолдох вэ гэснийг ойлгоод өөртөө нь өгч чадахгүй байгаа тэр хүмүүст яаж хандах вэ гэдгээ бодох. Тийм бурхны өөрт нь олгосон өрнөөс арай өөр зүйлээр өөрийг нь шалгаж байгаа шалгуур байсан баг. Хансаллаан тэр энэ бэлэг болгож хүлээж авсан энэ өршөөлийг огт ойлгохгүйгээр утга учирыг ч ойлгохгүй амьдралдаа ч хэрэгжүүлэх гэж бодохгүй харин уур хилэнгийн өвлөж авах байсан өөрөө амсаж магадгүй байсан тэр хааны өөрт нь амсуулаагүй уур хилэнгийн харин авсан. Тэгээд өөрт нь өгөгдсөн тэр айдас мэдрэмжийг аваад харин тэрийг хүмүүст мэдрүүлэхийг хүссэн байна. Сонирхолтой шүү. Яг сурах юм ааш арай өөр юм арчдаг. Үүнээс харахад хааны өршөөл 3 давхар зорилготой байсан санагдаад байна. Өөрийг нь туслах замаар нэгүслийг үзүүлэх, хоёрдугаар өршөөгдсөн хүний дотоод зүрх сэтгэлийг өдөх, өршөөгдөн гэдэг тэр мэдрэмжийг бусад хүмүүстэй энэ хүн хуваалцах хэрэгтэй байсан. Яг л маш том өршөөгдсөн учраас. Тэгээд тэр өөрчлөлт нь бусдад харилцах харилцаанд нь илэрх ёстой гэдгийг өөрт нь харуулах, өршөөл нь ганц удаагийн үйлдэл биш. Харин үүгээр дамжуулан үржүүлж, өөрөө нэг өршөөгдсөн бол хүнийг 3 өршөөж, тийм үү? Өөрөө 3 уучлагдсан бол хүнийг 7 өршөөж явах хэрэгтэй. Тэр талаар бол ярьж байгаа. Эцэст нь энэ үйлдэлд бидэрт нэг асуудлыг л тавьж байгаа. Бид өршөөгдөхийг хүсдэг гэнэ яагаад бусдыг уучлахтай хойрог байдгийн болов. Бид өөстөө өршөөгдсөн юм бол бусад хүмүүст тэр өршөөл бид тэр өршөөгдөх үеийн тэр мэдрэмж хүмүүст ямар чухал байдгийг ойлгосон л байгаа шин. Тийм болохоор бид нар ч гэсэн биднээс бол шалтгаалж байгаа. Биднээс өршөөгдөж байгаа. Биднэрт өгч чадахгүй байгаа. Биднээс уучлахгүй ч магадгүй чадахгүй байгаа тэр хүмүүсийг өршөөж энэ дэлхий дээр өршөөлийн үрийг хаасаагүй амьдралынхаа бүхий л уулзалтуудад бүхий л харилцаануудад тарж амьдрья гэж энэ өглөө хэлхийг хүсэж байна. Өнөөдрийн Библийн ишлэл бол би чамайг өршөөсний адил чи ч гэсэн анд болох тэр зарцыг өршөөх ёстой байсан босоо гэсэн нэгэн хааны үг баг.
Бид өнөөдрийн үгийн цагаараа Матай 18:33. Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан босуу гэсэн ишлэлийн дагуу бид суралцлаа. Тэгээ бид өөрсдөө тэр өршөөлийг, тэр уучлалыг авсан хүмүүс учраас эргээгээд бид бас яг л тэр авсан өршөөл уучлал шигээ бусдад ханддаг байх талаар бид дахин суралцж байна. Тэгээд зүгээр нэг одоо нэгүслийг аваад зогсохгүй бүр тэр зүрстгэлийн тэр өөрчлөлт явагдаж тэр хүний цаашдын хүмүүстэй харилцаа дотроосоо тэр бүхэл зүйл нь өөрчлөгдөх ёстой гэдэг зүйл одоо маш чухал санагдлаа. Зүгээр нэг өршөөлийг аваад зүгээр нэг нэгүслийг аваад явах биш. Цааш нь түгээдэг бусдад харуулдаг нэгэн байх нь маш чухлаа гэдгийг харж байна. Тэгээд бид Бурханаас өршөөлийг авсан бол одоо бусдад өгөхгүй байх юм бол энэ нь түүний нүгүслийг хангалттай ойлгоогүй юм болов гэдэг бас бодол төрж байна. Нэг удаа нэг түүх ингэж яриа. Би хөлбөмбөгийн дасгалжуулагч найзтайгаа хамт юм яриад гарчирсан. Тэгээ найз маань хөлбөмбөгийн клубээ иржсэн. За тэгээд найз маань нөгөө надад цаг гаргах гад ер нь хүүхдүүдээ ингээ хоёр баг хаваагаад хооронд нь тоглосон. Тэгээд тэгсэн чинь нэг хүү жоохон юутай байсан. Юуко ховын одоо амбиц сайд. Тэгээд бас сайн тоглолт өгдсөн. Тэгээд наашаа дамжуул гэл ингээл тэгээдсэн. Гэхдээ та нар бид нар нэг 3 гоолын зүрхтэй яваад тий. Наашаа дамжуул юу чи? Баг гурлангийн би чи над руу дамжуул гэдэг гэсэн чи. Тасгалжуулсан. Тэр нь л 3 дамжуул гэж хэлсэн. Тэгээд дараад нь 3 дамжуулсан, 3-аа амжилттай болсон. 4-т нь түнд хэрэгтэй, 5-т нь түнд хэрэгтэй. 6-т удаа найзууд нь түнд дамжуулаад байх хэрэгтэй. Бас найзууд нь өөрсдөө тэрний дэмжлэгтэйгээр бас 2 хидэн давталгаа хийх ёстой байсан боловч тэрний тэр 3хан л над руу дамжуулчих. Тэгээл манай хожлоо гэдээсэн тэр тоо хүмүүст ингээ маш их бүдрэл болж байгаа. Тэгээ би тэрийг харж байхдаа мэдээж яах вэ? Би найзынхаа ажилтнууд оролцоогүй мэдээж. Гэхдээ би өчигдөр орой энэ номлыг бэлтэж байхдаа энийг сансан. 7 л уучлаа төө. Болоо штэ гэж. Бид нэр хэмжээ хязгаар тохиод одоо бидний тогтоогод байдаг байхгүй. Төвхтөө ядаргаатай. Хэдэн удаа энэ надаас уучлах байх. Ядаргаа 7 удаа болоо. Тэ. Бурхан бид нар дээр тогтоог. Бурхан бид нар дээр зүгээр бүтэн амьдрал тавьсан. Бүтэн амьдрал гэдэг бол их хугацаа шүү. Бид нар тэр 7 жил уурлаж бохимдож үзэн ядсан тэр хүнээ өдөртөл 7 удаа уучлаж чадсан шүү дээ. Тэгээд бид нар шал өөр амьдралаар өөрийнхөө амьдралаар та хин нэгний өнгөрсөн цагт үлдэхгүйгээр өөрийнхөө бурхны бэлдсэн цагт амьдарч болно шүү. Тийм учраас та бүхэн битгий эзний өмнө Петр шиг ингээд тэр хүнд нэг 3 удаа боломж олгоч. Энэ хүндийг хэдэн удаа ингэчий гэж битгий тэгээрэй. Танд өгч чаддаг хүн, танд өгч чадахгүй байгаа хүн хоёрын хооронд асар том ялгаа байгаа шүү гэдгийг энэ үглээ сануулгах гэж байна. Ингээ бүгд хамт залбирая. Их эзэн минь таны хайр инэрл агуу. Та өөрөө агуу. Таны уучлал нэгүсэл агуу. Таны уучлал нэгүслийн талаар зарим газар үнэхээр имээмэр гэж хэлсэн байд. Тийм ээ үнэхээр имээмэр. Яаж тэгж уучлж байна? Яаж тэгж өөрийнхөө торнгоц хайртай хүүг загалмаа дээр өгөх болтол уучлж байна? Та биднийг өршөөж өгөөч. Бидний өршөөгөөгүй тэр үйл явдлуудыг, тэр нөхцөл байдлуудыг та харсан учраас та тийм байдалтайгаар таныг төлөөлсөнд, таныг мэддэг гэж хэлдэг байсанд уучлаарай гэж тансгууч байна. Таны өршөөл талархан эзэн Есүс Христийн нэрээр залбирэн гойлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хэр моны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хэр моны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.